Сайн байцгаана уу эрх хүмүндэ сонсогчдоо. Яг одоо таны зүрхэнд хамгийн ойр, хамгийн нандин сэдвийн тухай буюу ээж ба хүүхдийн нандин харилцааны хайрын үлгийн нэвтрүүлэг маань инхөө эхэлж байна. Хэрвээ та яг одоо хүүхдийнхээ инээд ээжийнхээ халуун тэрэлтийг санаж байгаа бол анхаарлаа төр нааш нь хандуулаарай. За ингээд өнөөдөр надтай хөтлөгч Болроо эгч маань хамтран сууж байна. Үгүй юм төргий. Арай минь. За өнөөдөр бол нэлээд нандин гоё харилцааны талаар ярилцсан. За манай Болроо эгч маань 4 хүүхдийн сайхан ээж байгаа. Алдарт их байгаа. За тэгэхээр өнөөдөр ерөнхийдөө хайрын үлгий гэж нэвтрүүлэг маань ер нь анхны дугаар нь гарч байгаа. За хайрын үлгий гэж нэвтрүүлэг. Хайрын үлгий гэхээр ер нь танд хамгийн түрүүнд яг юу бодогдчихэв? Надад болохоор хамгийн түрүүнд хүүхэд бодогдсон амар сонио. Ягаад чи хайрын үлгий гээд яг энэ нэвтрүүлгийнхаа ер нь бол ингээл текстийг уншаад ингээд их шууд л хүүхэд бодогдсон. Үлгий гэдэг зүйл чинь ямар гоё зүйл илээ дээ те. Тэгээд яг хайрын үлгий гэхэд яг тэгж бодогдсон шүү. Ерөнхийдөө бол тий хайрын үлгий гэхээр яг би энэ нэрийг анх өгч байхдаа бас бодсон байхгүй юу? Ямар нэр өгөх вэ гэж нэвтрүүлэгтээ өөрөө ямар нэр өгөх вэ гэж зөндөө бодсон. Гэтэ яг хайрын үлгий гэхээр надад нэг тийм хаашаа чамаг хуурах боломжтой. Тэгээ хайрын үлгий гэхээр хамгийн түрүүнд их хүүхдийн хайрын тухай орж ирсэн. Тийм. За тэгээд өнөөдөр мэдээж Болроо хичээсээ би ээж хүний туршлага тэ ариун нандин их ур чадрынхын талаар гоё мэдээлэл авах гад тий мөн эрхэм сонсогчдоо зориулаад хүргэх мэдээллүүдийг гоё хүргээд явъя гэж бодож байна. За ингээд эхний асуултаа хичээсээ тавья. За хамгийн анх хүүхдэд хэврээд, ингэртэй хэврээд одоо мэдэрчээсэн, тэрхэд мэдэрчээсэн тийм гоё мэдрэмж байсан уу? Ер нь яг хүүхдээ ингэртэй тэрх анхны хүүхдээ шүү дээ тий. Ингэртэй тэрх мэдрэмж ер нь яг ямар байсан бэ? Анхны хүүхдээ тэрх мэдрэмж өстой хипрэг юутайч зурлашгүй. Яагаад гэд тэгэхээр нэг мэдээж ингээд 9 сар тээж байгаа учраас тэр нөгөө тех хооронд аюух зөөртэй байгаа штэ нөгөө хүүхд нөгөө юу яхаар юу лээ нөгөө гараад боожтой аюу хурдан нөгөө гизэнд техтэй аюу удаан гэдэг гизэндээ болохоор удаан тийм удаан тэгэл яг тэр нөгөө нэг жирэмсэн байх үед дээр тэр чинь анхны жирэмслэлт учраас амар төвхтөө хэцүү нэг том гиз ингэртэй тэрвэрэд явах тий тэгэл яг тэгэл тэр бүгдийг орхиол ингээл хүүхд гараад ирээл ингээл гизэн дээрээ тэрх мэдрэмж яа бүрээсээ үнэхээр юутач зүрлэшгүй мэдрэмж тэр бол угаасаа хүн болгоны анхны ээж болж байгаа тэр мэдрэмж хамгийн нандин хизээч мартахгүй тийм үе байдаг баха гэж боддتي шүү дээ хизээч мартагдахааргүй зүйл байхгүй. Тэгэлгүй яах вэ? За тэгээд ээж хүн гэдэг чинь ер нь аль хамгийн тийм агуу нэшил хамгийн гой зүйл шүү дээ. Мэдээж ээж болсон хүн болгонд хэцүү зүйлсүүд тулгардаг байх, мөн гоёч зүйлсүүд байдаг бах. Тэр зүйлс нь яг юу байсан бэ таны хувьд? Хэцүү одоо тулгарч исэн ямар хэцүү юм бэ гэд буугаад өгмөөр ч юм уу. Гэхдээ ээж болсон хүн болгон хизээч шантардаггүй, хизээч бууж өгдөггүй, хүүхдийнхээ өмнө асар олон хариуцлагыг үүрээд явж чаддаг тийм мундаг хүмүүс байдаг шүү дээ. Таны хувьд яг ямар байсан бэ? Миний хувьд болохоор ер нь бол яг л тийм л дээ. Ер нь л ингээл одоо нөгөө надад хувьд болохоор яг нэг анх одоо ингээ яг чиний асуусан асуултанд хариулахад надад жоохон хэцүү байсан зүйл маань гэх юм бол яг нөгөө гизэндээ тэгээд явж явах үе байсан. Тэгэхээр нөгөө нэг ингээл огцомжийн нэмэн тэгэл нөгөө нэг ингээл гидсээр өвдөн тэг айгу сууж босоход амар хүндрэлтэй жоохон алхаал амьсгаад аалч юм уу тэг нөгөө нэг жоохон амьсгаад авчтаалч юм уу те яг тэр зүйлд ёо бүр ингээд ээж ахлах ийм хэцүү юм уу ээж гэж ингрийн тэмдгийг зүөх ийм хэцүү юм уу гэж бодож исэн. Тэгээд яг хэрэг бол тэгээд хүүхдээ гаргацсан дараа бол юу тэр бодож исэн зүйл мөл бол бүх юм сарнаад алга болчихсон. Тийштэй. Хүүхдээ хараад ер нь их хүн хүүхдээ хараад бүх ил тийм зовлонгоо мартчихдаг. Тэ хамаг баяр баясгалаад жаргалан гэрт нь ингээ байж идэг. Тийм тэгэхэд тийм байсан. Тэгээд одоо ингээд 4 хүүхдийг өсгөж хүмүүжүүлээд гэдэг зүйл маань бас яг миний хувьд л айгүйх амьдрал байгаад байгаа байхгүй юу? Яг ингээд 2 насны зүрхтэй ойр ойрхон жирэмсэн, ойр ойрхон төрсэн тийм.
Тэгэхээр ер нь бол нөгөө нэг ээж хүн нөгөө нэг тэгээд идэг нэг тийм хошин яриа хүртэл байдаг үедээ нөгөө эмэгтэй хүн төрхөөс гашрахгүй, эрэгтэй хүн шаардахаас гашрахгүй. Анхны хөвгтөө гаргачаад ёо дахиж би төрөхгүй л гэж ийсэн юм тэгсэн чинь юу дөрв болцсон. Төрөхгүй хичээл төрөөл яваад байдаг. Гэхдээ ер нь бол эмэгтэй хүн яг төрхийн өвдөлтийг амар мэдрээл хаастаа дахиж төрөхгүй гэчээд нөгөө нэг төрсний дараа бүх нөгөө өвдөлт нь мартагдчихдаг. Харин тийм. Тэг өвдөлтөө яаж өвдөжсэн нөгөө мартчихдаг гэдэг жисэн. Тэгээд яг нөгөө хүүхдээ хараад бүх зовлонгоо мартчихдаг нь ээж хүний бас нэгэн зан чанар юм уу? Харин тийм ээж хүний л юу юм да. Үнэхээр төсвөртэй тийм мундаг хүмүүс байдаг шүү дээ. За тэгээд одоо 4 хүүхэд өсөж гин одоо танай гэр бүлд те хүүхдээ өсгөхөд хамгийн чухал баримталдаг байсан тийм зарчим нь яг юу байдаг вэ? Би хүүхдээ яг ийм зарчмаар л ингэж өсгсөн. Анханаас нь ингэж л өсгсөн гэдэг. Анханасаа ингэж өсгсөн ингэн гэдэг бол юу болохоор айгуу юу байсан. Яг яаж өсгөх гэдэг юмыг бол нөгөө анхны хүүхд дээр бол ерөөсөө тийм төсөөлж исэн, төсөөлөд бодож исэн зүйл байгаагүй. Хамгийн гол юм нь эрүүлэл хүүхдтэй болох юм шүү. Тэ эрүүлэл хүүхдтэй байна. За тэгээд гарцныхын дараа нь ингээл гараал эвлүүлээл хүүхдээ хөхүүлээл харж авах, хууралж авах хоорондоор бичээ өвдчөөсөө гэд айгуух тийм тэ. Тэгэл ингээл явахтай хаяа хүүхд жоох уйлгнаал тэгэж юм гэхэд бүр үнэхээр хэцүү хүүхд уйлгнаад ямар нэгэн зовир нь өвдөхөд те одоо яг том хүн бол ингээ өвдөж байгаагаа хэлчихэж байгаа тийм тэгээ хүүхд өвдөн гэдэг чинь бол зүгээр л гэхдээ энэ яг ээж хүн болгонд л тийм л ахал та хүүхдээ өвдөхөөс л айдаг бах үүндээ тийм яг би ч гэсэн бас яг тийм хүүхд маань л битээ өвдөөсөө тийм бусд нь л одоо хамаагүй гэл тийм тэгээд яг тийм байдаг учраас манай гэр бүлд ер нь бол юу гэх зарчим гэх юм уу барьдаг зүйл гэх юм бол аль болох хүүхдүүдээ эрүүл байлгачих юмсан гэж аягүй хичээдэг. Тэгээ яг нэг биеийн дээр нь хоол хүнсэн дээр нь тий чадлаараа хичээн. Тэгээд бас гол юм нөгөө нэг одоо ялангуяа хүүхдэд нэг тийм ар гэрийн нэг тийм юу байгаа штэ. Юу гэх одоо хүмүүжил гэх юм уу? Тэ хүмүүжил ээж аавын байгаа байдал, ах эгч нарын байгаа байдал тэр зүйлийг аягүйх юу ах гэж баримтлах гэж аягүй хичээдэг гэх юм уу? Тийм тэгэхээр хүүхдүүдтэй яг хүүхдүүдийнхээ хооронд нэг бол ээж шиг байхыг хичээдэг, нэг бол найз шиг байхыг чадлаараа хичээдэг. Тийм тэгээд бас найз нь байхыг аягүй хичээдэг. Ер нь бол хүүхдийг аягүй сайн ойлгож дэмждэг. Одоо ер нь бол манай аав ээжүүд чинь нэлээд тийм зарчимч болсон шүү дээ. Манай одоо залуу аав ээж нар байна. Тэ хүүхдүүдээ өсгөхдөө ерөнхийдөө аягүй сайн анхаардаг. Гэхдээ одоо тэгээд манай ээж нарыг яг тулгуурлаж авч үзвэл одоо аягүй тийм мундаг ээж нар байна шүү дээ. Өрх толгойлсон ээж нар байна. Өрх толгойлсон олон хүүхэдтэй ээж нар байна. Тэгээд одоо гадуур ингээ машина бариад тэ хөхнөөс нь сүүн ингээ асгараад ингээд ажиллаа хийгээ явж байгаа ээж нар хүртлээ шүү дээ. Би одоо түүгээр ингээд амар бахархдаг байхгүй юу? Манай монголчууд ер нь бол амар монгол эмэгтэйчүүд маань тийм сэтгэлийн хаттай, тийм мундаг хүмүүс байдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд ганц ээж гэлтгүй эмэгтэй хүн болгон тийм амар сэтгэлийн хаттай, дэсвэр төвчээртэй, юу ч ер нь ингээд туулаад гарахаас буцахгүй тийм мундаг хүмүүс байдаг гэж боддгийг шүү дээ. Таны хувьд их хүн ер нь бол яг ямар байж ээж хүүхдүүдтэй илүү зөв тийм ээж байдгийг бэ? Энэ бол тэгэл яг нөгөө нэг ээж гэдэг алдрыг ээж гэдэг ингрийн тэмдгийг одоо зөв хүснээс ахуулаад ер нь бол тэгэл эмэгтэй хүн ямар байхаас шалтгааллах бах. Тэгэл бас одоо Монголд ялангуяа аюул их асуудал байгаа л да тий нөхөртөөгөө харилцаж байгаа харилцаа тэгээл ингээд юу гэх юм хүүхдүүд одоо нэг миний хувьд болохоор бол би жоохон ойр орчмоосоо ч юм уу хин нэгнээс ингээд анзаараад тахаар ер нь бол жоохон тийм болов гэсэн нэг тийм жоохон алдагдaltaй зүйл маань ер нь юу вэ гэхээр аюул их Монгол ээжүүд маань жоохон юу юм уу ганц би ээжүүд маань тий аюул их байгаад байгаа учраас эмэгтэй хүн нөгөө нэг ингээл гадаа гарч дотор орж ийм болоод тийм учраас хитрхи өөрсдөө хаяад нэг тийм нэг
инхрийлэлгүй гэх юм уу. Ааха. Тэгээд нөгөө нэг тэр байдлаа хүүхдүүдтэй гаргадаг ч юм уу. Тийм юм жоох ингээд хитрхи байгаад байгаа юм болов уу гэж ер нь бол би бодож байгаа. Тэгээд энийгээ бас нөгөө талаас нь ингээд харахаар ирчүүдтэй бас буруугаа өгч тарах гэдэг байгаа байхгүй юу? Тийм жоохон охтууд те ингээл юугаач учраа мэдгүй байж байгаа л гинт ээж болоод тэгээл нэг жоохон асуудлаас болоод салсарнаал тэгээл голд нь хин хохирж үлдчихэж байгаа. Юугаач мэдгүй нэраа жоохон хүүхдүүд л хоцроол те. Тийм учраас надад хувьд болохоор зөвөр яг нэг ээж хүнийхэн хувьд гэдэг зөвхөн миний өнцөг шүү гэхдээ энэ ээж гэдэг хүнийхэн хувьд байх юу юм бэ гэвэл нэг жоохон гэр бүлийн асуудлын хууль жоохон чанга байвал гэж боддог. Тэг хэрэг үнэхээр чанга байх юм бол биш үү те. Ингэж олон эмэгтэйчүүд өөрийгөө хаяад ар гэрээ үүрээд эр хүний өөрөх ёстой юмыг эмэгтэй хүмүүс үүрээд амьдралын төлөө ингэж гүрийхгүй байх гэж боддоо шүү дээ. Одоо яг нэг чиний хэлдгээр ингээл хөхөн нэвлээл ажиллая гэдээ явж ийн гэдэг чинь тэр эмэгтэй яагаад тийм амьдралаар амьдрах гэж те. Үнэхээр ингэж жоохон юугаар бодоход хөр хэцүү байгаа учраас ар гэртээ өөрж явж чадахгүй юу байгаа учраас тэр эмэгтэй давхар өөр төрөө ачаа үрцэн байгаа учраас ийм байдалтай байгаад байгаа юм болов уу гэж боддог. Тэгэхээр яг хөө ерөнхийдөө одоо манай залуучууд байна шүү дээ. Одоо яг 25-аас 30 насныхан ч юм уу залуу үеийнхэн маань арай илүү тийм ганц бие ээж аавд болж үлдчихэж байгаа. Яагаад гэхээр ингээд хүсээгүйгээсээ болоод хүүхдтэй болоод ч юм уу ингээд байж байгаа л ер нь бол нэгнийгээ сайн таньж мдээгүй байж байгаа л хүүхдтэй болчдөг. Тэгэл хүүхдтэй болсныхаа дараа салчдаг. Яг хоёр хүн хоорондоо салж болно шүү дээ. Гэхдээ энэ дээр чинь хүүхэд гэдэг зүйл хохироод үлдчихэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь бол нэлээд сайн судалгааны үндсэн дээр энэ хүнтэй би одоо тий яг амьдрах уугүй юу одоо хандлах хүнээ бас зөв сонгож тий ирээдүйд бас нэгэн хүүхдийг хохироохгүй төлөө өөрсдөө хичээх хэрэгтэй гэж боддгийн. За тэгээд болохоор за манай ихч маань ер нь бол айгу 4 хүүхэдтэй тий юу лээ 2 охин 2 хүүтэй тийм ээ. Тий 2 охин. За 2 охин 2 хүүтэй. Энэ хугацаанд одоо тий хүүхдүүдэд нь тохиолдож исэн хөгжилтэй хөөрхөн зүйлүүд бас байдаг бах. Охин эрэгтэй эмэгтэй хүүхдийн ялгаа нь яг юу байдیں۔ Одоо тэдгээр хүүхдүүд ер нь бол тий яаж өдрийг өнгөрөөж ин ээжтэйгээ байх та хөгжилтэй зүйлсүүд яг юу болж ин зөндөл гэрт одоо болдог гэлгүүдээ тэр болгоноосоо гоё хуваалцаач та. Хамгийн аз жаргалтай зүйлийг л хүүхдүүд авчирч шít тэр гэрт дотор тий тэгэл юулээ хайрыг заах гэж ирсэн мөртлөө тий яг уул нь бол яг нөгөө нэг бид нар чинь уул нэг тийм аав гэдэг нэг ээж гэдэг нэг тийм өөрийг арай л хүлээгээд авчиж байгаа штэ. Тэгэхэд бүр ингээд одоо хизээч нөхрөөсөө авж байгаагүй хайрыг хүүгүүдээсээ авдаг ч халамжийг хүүгүүдээсээ авах генетийн байдлаар авах ч юм уу. Төсөөлөөгүй зүйлсүүдийг хүүхдүүд хийдэг. Тэгээд эсвэл бүр ингээд нэг юм нэг жижигхэн хэрнээ нэг тийм айгүй тийм жоохоо одоо нэг тийм авсаархан үйлдэл ч юм уу ямар нэг үйлдэл ингээд пүүх энэ одоо ингээд манай охин гिचлээ гэж өөч гэд нэг тиймэрхүү тийм зүйлүүдийг бол айгүй гаргадаг. Яг нөгөө нэг би ч одоо ингээд ээж аваасаа 8 л байхгүй юу. Тийм тэгэнгүүт одоо яг ингээд хамгийн олон хүүхэдтэй нь би. Тийм тэгээд тийм болохоор ер нь л манайх яста нэрээ том бужигнаж бум юу адаг хамгийн дуута хуртай байдаг гэр нь ер нь бол манайх. Тийм айгүй тийм өнөр өвтгөн айш шүү дээ. Тэгэхээр яа тэгээд нэг эртний эмэгтэй хүүхдүүдийн нөгөө нэг ялгаа гэсэн штэ. За тэгээд тэрэн дээр бол тэгэл яг яалтчгүй нэг ирэх хүн шүү гэдэг нэг тиймэрхүү зүйлүүдийг одоо хүүгүүдээсээ мэдрэх гэх юм уу одоо нөхрөөсөө мэдрээгүй зүйлийг хүүгүүдээсээ мэдрэх халамжийг мэдрэх айгүй хөөрхөн байдаг. Яа тэгээд тэр ингээл орой ажилласаа тараал ингээл яваал ороход зүгээр л ингээл байж ахт ч юм уу ингээл гинт нэг хөрх ингээл араас нэг хөрхөн жижигхэн гар хурчсан ингээд хүзүү базаа сууж ах ч юм. Тэгээд тэрний яг нөлөөлөхгүй л байгаа юм л та. Гэхдээ хөөрх дээр явж байгаа байхгүй юу? Тэр чинь үйлдэл байхгүй юу? Ингээ үйлдэл. Тэгээд ингээд хойноос ингээ харчаад юу лээ би ингээ массаж хийж ийн ингээ гоё болж гинөө гэж үгээтэй. Тэгээд яг тийм ингээ нэг жижигхэн авсаархан зүйлүүд нь ингээ амар бүр ингээл ёо ингээл ажил дээр өнгөрөөсөн зүйл ч юм уу тийм зүгээр л тэр бол зүгээр ингээл жинхэнэ станараа нэг бэлхэм дүүрм урсгана гэдэг чинь л тэр байгаа байхгүй юу. Тийм тэгэл ингээ хаяа ингээл унтаж байгаа чи ингээ гинт ингээл амар сүүлний тус шар тус бас үнэртэй өвчдөг байхгүй юу.
Тэгэл юу нэртэй явждаг лээ гэл тэгэнгүүт ингээд дөрвөн хүүхэд чи ингээд дөрвөн мөчийг ба нэг нь барьцсан. Сүүлдээ бас шартаас дөрөгцсөн. Тэрийг одоо хаанаас сурсан. Тэгээд эмээ өөдөрөө байж захтаа хөшөөж мэж дээр байж захтаа л ингээд эмээ хүл өвдөд байна гэл тэгэхээр сүүлний тус дөрөгч байгааг л харсан л ахгүй юу. Тийм тэгэл тэр чинь энийг ээждээ хэрэгжүүлээ авд та хэрэгжүүлээ гээл тийм. Хайртай хүмүүсээ ингэж халамжилдаг юм байна гэдгийг хүүхдүүд айгуу сайн сурч авч байгаа байхгүй юу? Тэгэл тэр нь бүр ингээд шок болж байгаа чи нойрондоо мэдгүй байгаа байхгүй юу? Тэгэл гинт ингээд сүйдний бас шарт бас зэрэг үнэртэй л эхлэнгөт юу илээ. Юу илээ өнгө дөрөв талттай нэр нэгээр нь барьсан өстө нэр. Хоёр охин хоёр гар тэгэл хоёр хүүгүүд чи нэг хүлээ барьсан. Тэгээд амар том супер массажинд орсон сууж байгаа чи. Та дэлхийн хамгийн үнэтэй супер массажинд орсон биш үү? Тийм өстө нэрэ. Тэгэл тийм зөвлөнүүд айгүй хөөрхөн байна. Тэгээ нэг бас нэг хорвоо ертөнцийг харж байгаа зөвлөн ч гэсэн тийм тийм хөөрхөн байдаг байхгүй юу? Тэгээ би ч одоо ингээд Туркид бас ингээд нэлээд олон жил амьдарч байгаад ирсэн. Тэнгүүд нэг Туркийн хилээр нэг Ирак, Сир гэдэг дайнтай орнууд байдаг учраас ингээд хүүхдүүдээ дайжаад ирсэн хүмүүс маань жоохон ингээд Туркид ингээд нэг суугаад ингээд мөнгө гуугаад байж идэг тийм хүмүүс байдаг байхгүй юу? Тэнгүүд нэг манай хүүхдүүд Туркид төрсэн болохоор ингээд түрээл явж байхтай явахтай тэрэгэн дээр түрээ явж байхад ингээд тэр үйлдэлийг хараад нэг тийм ойлголт авсан байгаа шүү дээ. Ингээ мөнгөгүй хүмүүс ингээ гууд юм байна гэд. Тэнгүүд нөгөө Монголд ирчээд ижсэн чинь манай нэг охин тэгжсэн дунд охин маань маам гэлдэг байхгүй. Гэлдэгсэн чинь монголчистай та нар ингээл амар ядуу юм ин тийм ингээл ингээд яриад тахын тэгсэн чинь монголчин амар баян л юм биш гэлдэгдэг байхгүй. Тэгэл би яасан гэсэн чинь удамжин дөрөөсөө суугаа гуйлг гуусан хүн байхгүй штэ. Тэгээд тэр нь бүр ингээд юу вэ гэд би яг нэг тийм би бүр хизээч тэрийг анзаараагүй байхад тэгээд яг нэстэн дээр нэг амны илгэр штэ мэлэг гэл гихчээр дээр тийштэй минийхөө гэл тэгэл яжсан чинь Туркид чи ингээл амар олон хүмүүс суугаад ингээ гуйлг гуйцсан жоохон мааматай хүмүүс байдаг штэ тэгсэн чинь Монголд ерөөсөө би тийм хүн харахгүй байна гэх тийм тэгэхээр бас хүүхдүүд маань хорвоо ертөнцийг ч хүртэл хардаг гадуур зөрж байгаа тийм гадуур зөрж тийм зөвхөн гэр бүл дотроосоо хүмүүжлийг харах хэрэггүй байхгүй юу тий гараад явж байхад одоо бүр ингээ зүгээр нэг дэлгүүрийн худалдагч ч юм уу эсвэл зөрөө явж байхад одоо надад нэг ийм амар эмзэглэмэр зүйлүүд байгаад байдаг байхгүй юу би нэг бол бүр хит удаа ингээд хүүхдүүдээсээ сонсч ирсэн зүйл маань ингээд жоон цаа ингээд ангиар ингээл паракслал явж байгаа л олтаа ингээл нэг хитэн залуучууд манайх нөгөө нэг герман ингээд яг сургуулийн ойролцоо учраас тэгээд ингээл хилдэн паракс болцсон ингээл банд нар хүүхдүүд хажуугаар зөрж байгаа штэ хажуугаар нь ингээл жоох хүүхдүүд явж байхад ингээл хараал хилээл шүлсэн аяал аста тэр гэл тэл тэр зүйлийг манай хүүхдүүд сонсож байгаа штэ. Тэгчээд надаас суугаад манай бүр том банд маань нэг хараал хэлээд энэ юу гэсэн үг ингээ асуужсан байхгүй. Тэгээд тэр надаа бүр ингээд амар сонир санагдаад тэгээд энэ үгийг хэлж болохгүй шүү минийхөө зэрэг айгу муухай үгээ гэж хэлж ирсэн. Тэгээд ер нь бол нэг хаанаас ч хүүхдүүд хүмүүжлэг олж харах юм да. Үйл хөдлөлт штэ. Тийм учраас хүн юу хийн ер нь бол яг тэрийг нь дуурайдаг гэж байгаа юм. Тэгээд тийм болохоор бас залуучуудаа энэ боломжийг ашиглаад хэлэхэд яг гоё найзуудаараа гоё хуурч хөрөөд явж болно те. Гэтэ бас ингээд нэг миний хажуугаар чи нэг хүүхдүүд явж шүү. Энэ яриагаа ингээд нэг эргэн тойрноо тий орчноо мэдэрч ярьд. Орчноо мэдэрч ярьж байгаарэ тий. Яг энэ зүйлийг бүр ингээд ярих юмсан. Бүр ингээд яг очиж яхад ингээд араас нь зохиод бүр хэлчмээр санагдаад байгаа юм. Хүүхэд байна хөөе. Тэгээд энийг бас хэлмээр байна. Автобусын дотор байна бас. Тийм шүү дээ. Олон нийтийн газар амьдралаа хүүрнждэг анаа нар байна, агаа нар байна. Эргэн тойронд чи ер нь хаач явсан хүүхэд хамт байж идэг шүү гэдгийг манай томчууд маань бас сайн ойлгоод аваасаа гэж хүсэж байна. За тэгээд нэг хитгэн сонирхолтой баримт би гоё хэлье. За хүүхэд 1 нас хүртлээр 70-аас 100 холимог одоо дуу аваа гаргадаг гинэ. 1 нас хүртлээр. Дуу аваа гаргадаг. Энэ тэдний одоо хэлд орох хөгжилд хамгийн сайн нөлөөлдөг гинэ. Тийм шүү дээ. Стаж ингэ шулган юу ч яриад байгаа харилэрч яриад. Ян зүрээр 1 нас хүртлээр гэдэг чинь одоо хэдхэн сартай байхдаа нөгөө шулганаа л идэв шүү дээ. Хүүхдүүд нь өөдөөс ярангууд ян зүрээр
Тэгэхээр тэгээд ер нь аль яг тэр чинь яг хүүхэд нөгөө нэг хэлд орох хөгжил хэлний хөгжил мөгжилд аягүй сайн нөлөөлдөг. Тэгээ эргэн тойронд нь нөгөө дандаа том хүмүүс байдаг хүүхдүүд амар хурдан хэлд орж марцсан байдгийг шүү дээ. Амар тод ярьж мэрдэг тий. Нэр өсөн хүмүүсийг амар хэлж мэлдэг. Би тэгээ гайхаад идэв. Ер нь бол яг орчноосаа хүн хүүхд аягүй сайн хамаарч тий. Хэлд орох үгүй нь бас ялгаатай байдаг юм шиг байгаа. За тэгээд хүүхдийн хамгийн их дуурайдаг хүн бол ээж байдаг. Ээж хүн ямар үйлдэл аваа гарган тэр бүгдийг шууд дуурайж чаддаг гэж. Яг зөв. Яагаад гэвэл хүүхд чинь нөгөө нэг ээжтэйгээ өдрийг ер нь бол их цагийг өнгөрөөж байгаа. Яагаад гэвэл бага насны хүүхдүүд ялангуяа ээжтэйгээ цагийг өнгөрөөж байгаа. Ээж нь ямар үйлдэл аваа гаргана тэр болгоныг нь хүүхд дуурайна. Хүүхд чинь ер нь бол бидний тойл шүү дээ. Бид нар ер нь хүүхдийнхаа тойл ч юм уу. Ер нь бол яг толны тусгал шиг л явдаг. Тэгээд хүүхэд яг ямар үг хэлж гин, яаж нээж гин гэдэг нь бол бүгд яг ээжээс нь яг дандаа ээжтэйгээ ихэнх цагийг өнгөрөөдөг хүүхдүүд бол яг ээжээс авдаг. Тийм аавтайгаа байдаг бол аваасаа аавна. Ер нь дандаа гэр бүлтэйгээ байдаг бол ер нь гэр бүлийн хүмүүжил гэдэг айгүй чухал зүйл. Яг би энийг яг баримтаа танилцуулчаад ер нь дараа нь гоё ярий гэж бодож байна. Яг зөв. За тэгээд хүүхдүүд ер нь бол яг тийм галзуу тийм тоглоом шиг хүчтэй хөдөлгөөн дуртай байдаг гинэ. Тэгээ энэ тийм үсэрч хараагаал ер нь амар энерги өндөртэй. Биднийг бодвол ер нь бол хүүхд чинь тийм амар энерги өндөртэй одоо тий яаж ч ингээ гүйж харайсан ядрахаа мэддэггүй. Зүгээр тэнд ч нэг орлол энд ч нэг шуугалдаал хөөе чи чимээгүй бай инг тиг миг гэл ер нь бол тэгдэж штэ бид нар нэг жоохон ойрлонгууд нь толгоо өвдөл нэг жоохон ингэж мэнгээл ой дугаа бай чи томоотой суу мо хүүхдүүд ер нь бол нэг ч зүгээр суудаггүй тийм ялангуяа нэг 5 хүртэлх насны хүүхдүүд маань нэлийн тийм амир сахилгагүй байдаг нь угаасаа насны онцлогтой намаатай бидний энерги болохоор одоо тийм амир биш штэ өндөр биш тийм бидний энерги нас ахих тусам одоо буурч байгаа гэсэн үг. Одоо хүүхдийн энерги амар эрчимтэй илүү их явж хахад одоо томчуудын энерги ингээ нас ахих тусам ингээ буураад ингээ явж идэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол манайхан хүүхдүүдээ ер нь бол бүх энергийг ингээ зарцуулах тий ингээ зүйлийг нь хийлгээд тоглоод хамт тоглоод тэгээ хүүхдийнхаа энергийг ингээ хамт гоё ингээ хөгжүүлээд ингээ яваарэ гэж хүсэж байна. За тэгээ манай хүүхдүүд маань хөөхөн өдөрт 20-30 удаа уурлаж 20-30 удаа аз жаргалтай болдог гинэ. Тийм бах өөр. Таны хүүхдүүд ер нь яаж юм? Яаж та тэрийг нь мэдэрч байна? Амар амархан тэгэл хоорондоо нэг мэдхэд тэгэл дуун нэгнийх нь дуун гарахаа байцсан. Тэгэл яаж юу гээл тэгэхээр тэр ингэсэн энэ ингэсэн гээл. Гомдлол. Яг олоолаа яг нэг цуг өссөн хүүхдүүд юмаа булаацалтаал уйлж майлал нэг мэдхэд хамт цуг тоглож моголчихсан тий. Тийм тэгэл нэг болохоор чи гэсэн явж нэг 2 насны зөрүүтэй байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг болохоор чи гэсэн явж жоохон дургуун үрхээр чи болцсон. Тэгээд яг ингээд нэг юмаа цуг тоглоод ч юм уу нэг TikTok хамт хийхээр болох юм бол анаа болцсон гэж тийм. Анаа гоё юм хийх болохоор анаа цуг хийгээл утас барайл TikTok хийхээр анаа болцсон. Тэгээд нэг юм таалагдсан болцсон байгаа шууд нэрээр нь додцооч төгөө чи болцсон. Хөөе чи надаа чихэрнээсээ өгөөгүй гэл. За тэгээд яалтчихгүй гэр бүлд болцтой жинхэнэ мэдрэгдэж байгаа юм чи. Тийм шүү дээ. Шууд харагдаж шүү дээ. Хөндлөнгөө сарж байгаа. За тэгээд манай 3 настай хүүхдүүд дээ шүү дээ. Тэр тусмаа эрэгтэй хүүхдүүд. 3 настай эрэгтэй хүүхдийн дуу 200 хүн цугласан зоогийн газрын чимээнээс чанга байдаг гинэ. Вау. Нэг 3 настай хүүхдийн одоо эрэгтэй хүүхдийн дуу шүү дээ. Нэг ширхэг 3 настай эрэгтэй хүүхдийн дуу 200 хүн цугласан зоогийн газрын чимээнээс чанга байдаг. Тэгэхээр бүр амар гас тээ. Гэтэ энэ нэг дуу султай гэх юм мэдгүй байх. Бүх тийм амар олон үнэх гэсэн чинь манай 2 хүүчин болохоор яг тийм амар юу байгаагүй маа. Амар хөдөлгөөнтэй. Ааха. Дуу чанга биш. Зүгээр хөдөлгөөн нэх гэж үү? Хөдөлгөөн нэх. Дуу нь бол ер нь бол гайгүй. Харин ч бүр октоотаасаа би бүр ёо гэж бодчихсан хэрэг. Тийм үү. Бүр чив гэж бүрсэн дээр хоёр зүгээр нэг ингээл би тэгээ хөгөөдөө чимээгүй гэж хэлхээсээр баг октоодаа чимээгүй байгаа ч гэж баг хэлчихсэн удаа байдаг. Ер нь аль тийм гэж юм. За тэгээд 4 настай хүүхэд өдөрт дунджаар 437 асуулт тавьдаг гинэ дунджаар. Ааха. Энэ өстой яг тийм.
Таны хүүхдэд ер нь танаас хэр сониучилж юмнууд асууж байна. Ээж энэ ямар ээж энэ яа тийм ингээд ер нь аль хүүхдүүд чинь ээж аавынхаа хэл хамааг суулчих гал айгуу тийм хэцүү байдаг шүү дээ. Тийм бүр яг нэг ойр ойрхон батал насны зөрүүтэй болохоор тэгдэм үгүй мэдэхгүй амар их асуудаг. Амар танд хүн дээр нөлөөлж байна уу? Нөлөөлнө штэ. Бүр би нэг бүр тийм байдалд хүртэл орсон байсан нэг одоо нэг манай Монгол эмэгтэй би бас нэг хит хитэн подкаст сонсоод ер нь алж байгаа ойлгосон л доо. Тэр маань болохоор юу байсан мэ гэхээр нэг ээжүүд маань нэг юуны илээ сэтгэл гутралд ордог. Ордын байна. Угаасаа төрсний дараах сэтгэл гутрал гэдэг зүйл бүхэн болгонд явагддаг. Тэгсэн чинь тэр зүйлээс манай Монгол ээжүүд айгүй хол байдаг. Тэгээд нэг хол байдаг гэдгээрээ мэдлэг хол байдаг. Яг ингээд нэг жоох эвгүй байгаагаа энэ чинь миний сэтгэл гутрал шүү. Энийг би хинээс яаж зөвлөгөө авах вэ? Яах вэ гэж хандхаа бүр ер нь бол мэдлэг муу юм байна. Яг одоо сүүлийн үед бол ингээд айгүйх мэдээд байгаа штэ. Тэгээд би болохоор яг нэг тийм байдалд байгаад нэг сэтгэл гутралч гэх юм уу? Ер нь бол нэг тиймэрхүү байдалд ингээд амар удаа явснаа мэдсэн байхгүй юу? Ер нь бол ингээд нэг хэд хэдэн подкаст сонсоод ер нь жоохон мэдлэг тэлсэн гэх юм уу. Тийм тэгэхээр бас нэг ингээд гоё подкаст хийдэг хүмүүс маань бас айгүй тийм зөв юм хийгээд байгаа. Ер нь бол зарим подкастууд нэг ээжинд эмэгтэй хүний тухай сэтгэл гутралын талаар ер нь бол бүр дахин бүр ингээд илүү ер нь бол жоохон тэлж өгөөсөө. Тэгэд одоо нэг 10 жилийн хүүхдүүдийн мэдлэг боловсрал идэв штэ. Тэрэн дээр ч гэсэн бас яагаад ингээд ээж хүн хүүхд гаргахаараа ийм юм үйлдэлээс болоод сэтгэл гутралд ордог шүү гэдэг бас ийм мэдлэгийг яагаад өгдөггүй юм бол гэж бас боддог. Тийм яа тэгэхээр эмэгтэй л хүүхд болсоо нэг л өдөр ээж болно штэ. Хүн болгон ээж аав болдог шүү дээ. Учраас тийм. Тэгэхээр яг тэр мэдлэгийг ингээд багаас нь ингээд нэг сургуулийн нэг тийм эрүүл мэндийн хичээл дотор ороод явахгүй бол одоо ингээд миний үед гэх юм уу болохоор ингээд мдээгүй заяа. Тэгээд бэлтгэдэггүй. Тэгэд ингээд яагаад байгаагаа мэдгүй байсан чинь сүүлд нь тэрийгээ бүр ингээд юмнаас сонсонгууд подкастаас сонсонгууд өөрийгөө ойлгосохгүй. Яа яг над тэр тэгжсэн шүү дээ. Яг тэгжсэн шүү дээ гээд би бүр яг ийм бодол хүртэл миний толгойд орж иржсэн шүү. Гэт тэгэхээр би яг ийм учраас манай Монгол ээжүүд ямын гадаадд байдаг ч гэсэн одоо би дөрөвхтэй гаргасан гэхэд яг дөрөвхтийн төрүүлэх тэр мэдрэмж тэр дааврын өөрчлөлт тэр зан чанарын өөрчлөлт ээж аваасаа хол байгаа байдал яг ингээд хажууд ханы жил байгаа ч гэсэн тий тэр зөөл маань ингээд ийм болоод байгаа ингээд ийм сэтгэл зүйн дарамт тий ийм юу болж байгаа шүү гэдгээ мэдрэхгүй бүр ингээд амар хичээсэн байгаа байхгүй юу. Тэгэд мэдгүй одоо яаж давсан юм мэдгүй ямар хэлсэн даваал гарцсан лээ. Наахан тэгэлгүй яах вэ? Одоо тэгээд энэ мэдлэг маань ер нь жоохон тэлэгдээсээ эмгтээчүүд маань ингээд олон сайхан гоё подкастууд сонсоод те ингээд ер нь бол одоо мэдээлэл авахд илүү тийм нээлттэй орчин цаг үе болсон шүү дээ. Хаанаас л мэдээлэл авна. Тэгэхээр бүгдээрээ ер нь бол маш сайн судалгаа хийгээд яах вэ? Тэгэхээр одоо удахгүй төрөж байгаа бол те ээжүүд нь өөрсдөө бэлтгээд энэ тэндээс юм сонсож мэдээд сэтгэл зүгээ хамгийн гол нь сайн бэлдээрээ гэж. Тэ нэг эмэгтэй хүн гэхээрээ за одоо би ингээд хүүхэдтэй болцсон. За одоо би ингээд хүүхдээ гаргасны дараа сэтгэл зүйд хувьд ингээ юу гэхинтэй ийм гутралд орчхуудыг гэж санаа зовоос илүүтэй бас залуучууд маань бас яагаад болохгүй гэж анхаарч болохгүй гэж те. Тэгэл тэр ээж хүн чинь тэр их болох гээд бэлдэж байгаа хүн чинь те ингээл нялх хүүхдээ төрүүлнэ хажууд нь ингээл хүүхд өсгөн гэдэг тэр зүйлийн хажуугаар өөрийгөө хаяад ингээ явчихудэ гэдэг учраас нөхрүүд одоо ингээд хүнтэй суугч байгаа аав шинэ аавд болох гэж байгаа хүмүүс бас тиймэрхүү зүйлүүдийг судлаад заяа. Тэгээд ингээд хажуудгаа хараад хажуудлаас нь хилж өгөөд те. За нэг чиний нэг ийм үйлдэл чинь, за нэг ийм түргэн зан чинь, за нэг ийм гомдол чинь, за ингээл нэг уйлж унжаад байгаа байдал чинь нэг иймэрхүү төвшинлөө орох гэж шүү. Одоо ингээд ханаа хоёлаа ингээ, хайраа хоёлаа ингээ гэдэг ч юм уу те. Тэр тийм зүйлүүдийг бас нөхрүүд болон найз залуучууд маань ингээд шүн болох гэж байгаа хүмүүс маань бас өөртөө ингээд айгүй судлуул айгүй гоё шүү. Анзаардаг байгаасай тийм. Тэгээд яг нэг тийм зүйлийг ингээд даваа гарцсан байгаадаа амарс гайхсан. Яг оо ингээд ээж болсон хүн болгон яг энэ зүйлтэй нүүр тулгардаг шүү дээ. Тэгээд манай Монгол ээжүүд бүр айгүй мундаг аа. Тийм. Тэгээд яг оо би ээж болох юм бол ингээд
амар нэр яах бол гэж ингэж бодогдоод яг хоо ээж болсон мэдрэмж нь айгу гоё байх бах тий. Одоо та хаан хүүхдэд төвөрөхөд авч ясан мэдрэмжийг бас нэг арай өөр ч юм уу мэдрэх байх. Тэгээ энэ мэдрэмж болгон ер нь бол гоё. Тэгээ би ер нь амар хүүхдтэй болмоор санагдаад. Гэхдээ арай болоогүй л дээ. Арай л болоогүй. Гэхдээ л ер нь бол хүүхд амар хөөрхөн санагдаад ер нь бол хүүхд гэдэг чинь өөрөө хүнд аз жаргал те хамгийн гой зүйлсийг авчирдаг тийм хариу нандин зүйл шүү дээ. Тэгэл ер нь бол гэр бүлд хамгийн үнэтэй зүйл бол гэр бүлийн харилцаа. Гэр бүлийн харилцаанаас хүүхэд өдөр тутамдаа ер нь бол яг юмыг сурч явдаг те. За тэгээд одоо бидний хийсэн үйлдэлийг хүүхдүүд даган дуурайдаг гэж шүү дээ. За одоо бид нар жишээ нь одоо зан чанарын харилцаан дээр яг аваад үзье л та. Зан чанарын харилцаа одоо альваад үнчээр хандах, бусдыг хайрлах, хүнлэг, инэрэнгүү байх, одоо ямар нэгэн хүнд туслах ч юм уу те. Өөртөө итгэлтэй байх. Энэ болгоноос одоо хамгийн тийм нандин үнэт тийм харилцааны зан чанарыг хүүхд одоо өдөр тутамдаа харж мэдэрч хийж одоо сайн хүн болж төлөвшдгөө гэж байгаа байхгүй юу? Тэгээд одоо жишээ нь амьтныг хайрлах уу одоо амьтан ургамал эд зүйлстэй ер нь яаж харьцаж байгаагаас хүүхд ер нь бол тэдгээртэй яаж харьцах одоо баримжаагаа олж авдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар өдөр тутамдаа тэ хийж байгаа үйлдэлээ хүүхдийнхаа дэргэд хийж байгаа үйлдэлээ зан характераа ингээд цэгнэж айгуу тийм зөв үлгэр дуурайл үзүүлдэг ээж аав байгаасай. Тийм нийгэм байгаасай гэж хүсэж байгаа. Аха. Тийм. Тэгээ хүүхдийн эрэг даган дуурайлтыг одоо дэмжиж урамшуулж байвал одоо тэдний одоо зөв зан чанар тэ харилцаа улам тийм батжиж өгдөгөө гэж байгаа байхгүй юу. За тэгээд сэтгэл хөдлөлийн тал дээр болохоор сэтгэл хөдлөөний одоо эрэг үлгэр дуурайллыг хүүхд айгуу тийм хурдан хулбарладаг, хэрэгэлдэг гинэ. Одоо жишээ нь бид нар энэ хүүхдийнхаа дэргэд өөр хүнтэй харилцаж штэ. Өөр хүнтэй харилцаж хахад тэр харилцаанд бид нар тэ хүнтэй үнэхээр маргалцсан байвал дууны өнгө айс те одоо айдуу тайван хандах уу гэдгийг одоо тийм үлгэрлэх одоо чухал байрыг эзэлждэг гинэ. Тэгэхээр одоо үүнээс одоо хүүхэд стресс бүхий нөхцөлд өөрийн уур хуцаарыг барьж зохистойгоор тийм илэрхийлж суртгаа гэж байгаа байхгүй юу аав ээжээсээ. Ер нь хүн чинь анх удаа л амьдарч байгаа юм чинь яг хүнээс л үлгэр дуурайлал авч иж суралцсан шүү дээ. Тэгээд ер нь бол хүүхдийнхаа дэргэд юм ярих та хүнтэй харилцах та айгүй зөв байгаасай манай ээж аавууд хүүхдийнхээ хажууд машина барьж яваал машина барьж явж байгаа л хажуудаа хүүхдээс олгоц те төгжрэл нэг машин урдуур нь орсон ч мó стандараа нэг тийч юм уу тэглээ инглээ гэж ойрлол манайхан ч хараадаг шүү дээ нөгөө хараадгаараа хараагараал тэгэл янз бүрийн нөгөө муухай хурууга гаргаал хүүхдийнхээ хажууд ийм үйл гаргадаг ээж аавууд ер нь цөөнгөө байдаг би ч өөрөө харж ирсэн эндээс ч хүүхэд муу зүйлийг айгүй тийм сурж авч байгаа байхгүй юу. Тиймээс бид нар бүгдээрээ хүүхдээ яг зөв хүмүүжүүлье. Зөв хөвшил дадалд суулгая гэх юм бол өөртөө зөв хүн байж сурах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд одоо ямар нэгэн хөвшил дадлыг хүүхдэд суулга өөрийнхөө бие даах байдалд нь тэ хоолоо идэхийнхаа өмнө миний хүү гараа угахаарай. Ингээ хөвчих юм бол хүүхдүүд өдөр болгоно нөгөө хоолоо идэхийнхаа өмнө би гараа угаахгүй болохгүй бохир гартай хоол идэх юм бол би ингээд гид зүвдэн ходоод ингээ мухаална энийг мэддэг болчихно. За тэгээ миний охин миний хүү өөрөө хувцас өмсөд ингээ талаа сурчих тэ энэ дээр чинь бие даана. За тэгэл ер нь бол найдвартай байдлыг одоо болохын зэрэг хажууд нь ингээд бие даах энэ үйл явцыг хүүхдтэй бид нар өөрийн мэдлгүй ингээд амьдралын туршид нь ингээд зааж сургаж байна гэж ойлгож байгаа. Тэгэл ер нь бол ухаалаг, хайр, баяр баясгалантай одоо сайхан үлгэр дуурайлттай гэр бүл төсөж байдсан хүүхэд мэдээж сайн хүн болно шүү дээ. Суур хүмүүжил гэдэг бол хүнд айгүй тийм чухал зүйл байдаг. Тэ? Гэрийн хүмүүжил гэдэг зүйл чинь амар чухал. Гэрийн хүмүүжил хаанаас үүсдэг вэ? Мэдээж ээж аавын харилцаа тэ хандлага энэ бүгдээс үүсдэг. Тэгэхээр хүүхдтэйгээ хүн хамгийн нандин тийм харилцааг
гаргадаг байх гэж бодож байна. Та энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? Тийм шүү дээ. Яг зөв нөгөө нэг ингээд нэг жижигхэн зөвлөж гэсэн. Одоо ингээд нөгөө уцснаас дуудлага ирэхэд хүртэл ингээд уцсны дуудлага аваад ярих те. Тэрийг өндөр темптэй ярих уу, ямар байдалтай ярих уу гэдэг зүйлийг хүртэл бүгд сурцсан байгаа гэдэг байхгүй юу? Сонсож сурцсан. Тэгэл хинтээ яаж ярих уу гэдэг зөвл хүртэл. Тэгэл яг энэ одоо нэг түрүү ингээл машин байраал явж байхад одоо манай ялангуяа манай би одоо эрдэнэс ууш ажиглаж байхад ер нь л ихтэйч жолооч нар байсан бол одоо баг 70-80% нь 60-70% ч юм уу эмгтээч жолооч нар байгаа хаа гэж би бодож байгаа байхгүй юу? Дандаа эмгтээч. Одоо ер нь л эмгтээч жолооч нар маань нэлээд ихсчихсэн шүү дээ. Нэг үе бодох юм бол тэгэл нөгөө ингээл хүүхдүүдээ суулгачаал яг ингээл сургууль соёлд нь явж байгаа хоорондор те ингээл хажуудлаас нь машин орж ирэхэд ойрлол гашгарах цохоо онгоолгож буужаал гашгирж хат яг тийм үйлдэлч гэсэн би ингээд хараа явж хат ёо ардталт нь хүүхдэн суудсан явж байгаа чинь дээ гэж бодож исэн тийм зүйл бол байсан. Тийм тэгэхээр тэр зүйлийг харжангуудаа за энийг л болохгүй юм байна те би ингэж болохгүй юм байна би ингэж болохгүй юм шүү гэж бас тэгж аягүй их бодсон. Тийм тэгэл нөгөө ингээл санамсруугаар машин бариад явж хат хажуудлаас ингээл гинт тохиом хөөхгүй ингээл ороод ирэнгүүт гэл ингээл нэг хайж байгаа хөлтөлч гэсэн те яг хүүхд ингээл зүгээр дон гэл хүүхд бол зүгээр яалтчгүй автоматар сурдаг шууд сурчдаг. Тийм тэр сурдаг зүйлийг яад ингээд амар сайн мэдээд байгаа гэсэн чинь нөгөө нэг тоглодог зүйлүүдээс нь ингээд анзаарсан байхгүй юу. Би ингээд нэг өдөр амралтын өдрөөс маа зөөр ингээд зургтууд зогсчихсон чигээ хүүхдүүд маань хажууд ингээд машин бариад явж байгаа болцсон ингээд хоёр хоёроо нэг эрэхтэй дүн жолооч болоод ардталт нь эмгтэй хүн суудсан ингээд жигчгч аваад явж байгаа юм шиг нэг хөрхөө ингээд дөрүүлээ ингээд сандал мандал хойшлуулаад тавьчихсан ингээд яг нэг тийм юм болоод тоглож идэг байхгүй юу. Тэгээжсэн чинь манай баг хүү тэгтийн ингээд цонхоо онгойлгосноо чи дахиагаа өгөхгүй гэл ингээл амар чангаарлаад би бүр гэл юу гэж зөөр ингээд зургт үзчихсэн юуруу зөөр шууд сайлагдаа шууд ингээд нөтрөө болоод тэг амар гаарсан чи чимээ гэлж мэгэл амар тэгж үзснэ хаалгаад хурдан хаамаа гэж ингээл тэгэл би шууд гэл тэгэл би яг тэгж ойлгосон байхгүй юу ингээ барай явж хат хүүхдүүд ингэдэг энэ зөв хүүхдүүд маань те ингээ гадаах ертөнцийг ч хүртэл ингээ олж хардаг ийм байш үү гэж бас айгүйх эмзэлжсэн зүйл байсан. Тэгээд тэр зүйл маань мэдгүй би орой ингээ нөхрөө хэрэг хэлжсэн байхгүй чи ингээ машин дотор ингээ цанх мохон онгойлгочаад харааж зүвчээсэн биш үү өнөөдөр хүү маань ингэсэн гэлсэн чи би ялаа гэж айжууд нь тэгчтэй гэл тэгээд ямар бүр энэ хоёр энэ дөрөв бүрээс амар хэрэлдэжсэн тэхөө гэ би бүр яг ингээд тэр хүүхдүүдийн нөгөө төсөөс нүдээр харахаар нэг хоёр машин л ингээд төгжрэлт хэрэлдээд байгаа хоёр машин шиг төсөөлөгдөд байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээд тэгээ би бүр ёо гэж би бүр ойлгож ирсэн байхгүй юу. Яг бүр яалтчгүй бүр өстой хүүхд бол нэрээ үнэхээр тойл юм байна да гэж бодож исэн. Тэгээд энэ зүйл маань бас ингээд хүнд хамааралтай байдаг шүү те. Тэгээд ажил дээр гарсан стрессээ өглөө гэртээ гарахад юм тохгүй гаргаж байгаа үйлдэлээ өглөө хар өрөөр ингээд сайхан ажил руугаа ингээд жигдрээл явж явах хажуудлаас гинт орж ирээл цонхоо буулгаал чи юм адамадаа гэл ингээл зөвхөн нэг өглөө боссон стрессгээ ингээд хин нэг лөгөө битэж цацараа те. Тэр хэрэлдэж байгаа хүний жаартаад л хүүхд суулгаад хүүхдээ аваа явж байгаа ч юм лөө химэтийн те. Тийм учраас орчноо ер нь бол хүмүүстэй хэлэхэд ойр орчмоо ер нь бол аягуулсан анзаарч ярьж байгаасаа тэр зүйл чинь бүр ингээд дахиад одоо бид нар бүр ингээд өөртөө гоё болох хэрэгтэй. Тэгээд дараа нь иргэн тойрноо дараад хүүхдүүдээ ингээ яг нөгөө ингээд алхам ингээд нэгээр хүмүүст хамааралтай байдэн шүү. Нөгөө гэрээ засаа төрөө зас гэдэг шүү. Тий яг тийм учраас энэ үйлдэл чинь ингээд бүгд юм олон нийтэнд хамааралтай. Эхлээд уул нь бол ингээд өөрийнх нь л юм шиг болоод байгаа болов шүү. Тэгээд гарч ирээд битээ олон нийтийнх болгоорой л гэж хүмүүстэй бас хэлмээр байна. Энэ боломжоо ашиглаад тий тэгээд 4 сайхан хүүхд гэд өдөө зэрэгтэй явж байхад маань бас ингээд мэдээж гэр бүлийнхэн маань тий ингээд бүх зүйлээрээ боломжоор намайг хүмүүс болохоор нэг амар тэгдэлтэй нөгөө нэг яг өсөхөөс илүүтэй ер нь бол гаргасан л хүн юм шүү дээ гэдэг нэг манай том ихч айгу хүүхдэд нэг тийм инхрийлэлтэй хүүхдийн нэг тийм айгу хөөрхөн тийм эвийг олдог гэх юм уу тийм хүн байхгүй юу. Тэгээ тийм учраас миний 4 хүүхдийг бас би яг ганцаараа бас өсгөөгүй энэ ташрамдаа хэлгээд ихчтэйгээ хамтдаа өсгсөн. Тэгээд энэ сайхан
алдарт ээжийг алдарт ээжийг би чи анх удаа нэг сая 5 сарын 6-нд одангаа авсан байхгүй юу? Сая авсан юм биш үү? Тийм тэгээд яг амар гоё мэдрэмж байсан. Уул нь бол зөөр ингээд нэг хүн болгонд өөр ингээд орчны хүмүүс авж яхад нөгөө нэг авд юм уу те одоо авд юм уу гэл нэг тийг тооохгүйсэн чинь ирээд яг ингээд өөрөө авсан чинь тэгээд ингээд нэг юунаас илээ ингээд ерөнхийлөгчөөс ороод ингээд ингэртэй зөвлгүүлээд явж явах тэр бол нэг тийм надад бол нэг тийм яг өндөө бол нэг тийм огшоод ах юм биш байсан аахгүй юу? Зүгээр л ингээд гэл ингээл зүлгээл тэгэл гар барайл дуусд юм лээ штэ. Ер нь бол тийм тэгэл дуусаад гараал ирж яхад ингээд амар олон хүмүүс бүр ингээл зураг дараад ингээ байж яхад миний хийсэн гавьяа л бодогддог. Тэр гавьяа маань болохоор би одоо хүүхдэл гаргаад те тэрийг ингээд зөвчөд гарч ирж ийн гэдэг зөвлөл зөвөрөстэй яг ингээл бол хийвснээс доошо шатаар буухад өстой жинхэнэ омгшна гэдэг чинь тэр юм байлээ те. Эхийн алдрыг мандуулаад те. Тийм мандуулаад. Манай монгол ээжүүд айгүй мундаг ер нь амар мундаг. Би гэхдээ ингээд бодоод идэв. Одоо ингээд энэ ээжүүд ийм мундаг байхад би ч гэсэн ээж болчиход бас ингэх бах та гэж бодогдаад хүүхдүүд ер нь амар хөөрхөн хайр хүрмээр тийм нандан гой зүйлс хүүхдүүдтэй болцоход те гой зүйлсийг үргэлж хүүхдтэй үлгэрлж байгаарэ манай ээж аавад. За тэгээд эрхэм сонсогч ээж аавдаа зориулж хэлэхэд төгсгөлдөн тийм ээ. Зориулж хэлэхэд хүүхдтэй өдөр бүр жижигхэн ч гэсэн хайраа үргэлж мэдрүүлж байгаарэ. Хүүхдэд ер нь бол хайр одоо өгөхөд те хүрхэхэд ямар нэгэн том зүйл хэрэггүй штэ. Өглөө одоо гараас нэг зүйл атгах ч юм уу. Толгойг нь нилээд нэг ганц урмын үг хэлэхэд хүүхэд нөгөө нэг хүүхдийн доторх ертөнц гэддээ шүү дээ. Хүүхдийн доторх ертөнц зүгээр л тэр жигтэй гэрэлтэйл ингээд нар цацраад явчихна гэсэн үг. Хүүхэд ээж аавдаа чухал үн цэнтэй гэдгийг мэдрэх амар дуртай. Тэгэхээр манай ээж аавууд яг одоо сонсож байгаа бол хүүхдтэй урмын үгийг харамгүй хайрлаж байгаарэ. Тэ өдөр болгон хүүхдтэй цаг гаргаж байгаарэ. Тэгээд дараа нь хэлэхэд гэр бүлдээ бас цаг гаргаж байгаарэ. Гэр бүлдээ одоо 7 хоногт ядаж нэг кино үзэх ч юм уу, тий хамт хоол хийх ч юм уу, хамт салхинд гарах ч юм уу, ер нь юу ч байж болно шүү дээ. Гэр бүлээрээ хамтдаа гоё л байвал. Тийм юу ч үзүүлж явах болно. Тэр бүр нөгөө нэг ингээд хагас өдөр хүртэл одоо яг ингээд кино мань үзээд ч юм уу тийх боломж гарахгүй байх. Ер нь бол манай гэр бүлийн хувьд гэх юм бол зүгээр л нэг сүүлийн үед Univision-д орсон киног гэртээ хамтдаа үзчих юм. Түрээслээд үзчих. Гадуур заавал гарч үзэх биш үү? Тийм. Тэгээд яг нөгөө хүүхдүүд маань юм хөвшил алцаа. Одоо ингээл Univision дээр шинэ кино оронгот маа Univision дээр кино орцсон. Энийг хагасаад үзэх үү? Тийм хагасаад үзье. Хамтдаа үзье гэж байна. Тэгээд аав нь орой урж ирэл үүсгэх юм гээд үгүй энийг чинь маа хагас өдөр цаг үзэн бүгдээрээ цаг үзэн гэсэн гээл. Энэ зөвлж маань хүртэл юм жижигхэн хөрхэн хөвшил агаад байгаа байхгүй юу. Тэгээ гэр бүлдээ цаг гаргаж яана гэдэг чинь ер нь бол одоо гэр бүлийн харилцаа, хүүхдийн харилцааг улам нандин тийм батуух болгож өгдөг байхгүй юу? Өгдөг гэсэн байхгүй юу. За тэгээд ер нь бол гэр бүлийн харилцаа гэдэг зүйл чинь айгүй тийм чухал зүйл. Энэ чухал зүйлийг бид нар бат бэх элэг бүтэн авч явахын тулд ээж аавын харилцаа хамгийн чухал гэдэг. За тэгээд ер нь бол эцэг эхүүд өөрийгөө хайрлаж явахдаа тий өөрийгөө хайрлаж явахдаа хүүхдтэй давхар сургаж идэг. Өөрийгөө хайрлаж өөртөө цаг гаргаж чаддаг бол одоо хүүхэд өөрийгөө хайрлах ухааныг тэр хүүхэд өөрөө ээж аваасаа суралцаал явж идэг гэсэн. Тэгэхээр та өөрийгөө халамжилж байгаа нь хүүхдтэй бас нэг тий өгч буй нэгэн хайрын хэлбэр юм шүү манай ээж аваадаа. Тэгээд үргэлж хүүхдийгээ хайрлаж хамгаалж байгаарэ. Хүүхэд гэдэг зүйл чинь хамгийн эмзэг тий нэг удаа ингээд утсаа оролдоод юм ярих гингүүд нь хүүхдээ юу н амар сайн сонсдог байгаарэ. Нэг ингээд ээж би ингээд гэд юмаа хэлэх гингүүд нь цаашаа чи юу ярьдیں۔ Би завгүй байна гэл уцаа оролдоод ингээ суухгүйгээр хүүхэд нь за миний хүү юу болсон өнөөдөр яг юу болсон те тэр бүгдийг нь ойлгоод ярилцаад хүүхдтэй нэг 5 минутыг гаргадаг байгаарэ гэж хүсэж байна ээж аваад та. Тэгээд бас нөгөө би бас яг энийг нөгөө нэг яг ингээд хүүхдүүдийн юунаас харахад ээж хүмүүс ямар ч асуудалтаас инээмсэглээд гэртээ тэр үйлдэлийг хүүхдүүд харахаараа ээж инээхэр
сайхан аштай байна гэж амар анзаард юм байлээ. Оо манай ээж амар гоё юм бэ. Ээжигээ ингээ биширдсэн хүүхдүүд байдаг шүү. Тийм тэгээд би энийг болохоор нэг самсаргүй хүүхдээсээ сонсчихсан байхгүй юу. Тэгээд надаас нэг юм гуйгаал тэгсэн чинь би тэр өдөр ингээд энийггүй юм шиг байгаа. Яг тэр нэг гуйх гэж исэн өдөр нь яагаад энийггүй мэдэхгүй би ерөөсөө л нэг тийм менежментийггүй юм шиг байгаа. Тэгээд дараа нь маргааш нь болсон чинь ингээд юунаас ч болоод илээ бидэд нэг будаа төлөгдчихлөө яалаа. Тэгэл тэр мэрийг шоолол тэгэл инээсэн чинь манай хүрт тэгжээс ахгүй. Ингээ хажуудалд хурцчихэд манай 8 настай хүү маань гөх маам өнөөдөр амар аз жаргалтай ах шиг энэ өнөөдөр инээж. Яа. Тэгсэн чинь би ингээд гайхаад яасан ингээл амар гэсэн чинь та өчтөр инеехгүйсэн. Хүүхдээ амар сайн анзаардаг. Ээж хүмүүс инээж агаарай гэдэг зүйлийг амар хүүхдээ баяр баясгалыг бэлгэлж агаарай. Яг ингэ ээжүүд инээхэ байжгаар хүүхдүүд ээж маань тийм байдгийн биш үү гэж ойлгоод юм билээ шүү. За тэгэлгүй яах вэ? За ингээд энэ хүрээд энэ хүм нэвтрүүлгийг өндөрлөх үү гэж байна. Тэгээд баярлаа. Айгуу гой зүйлсийг ярилцлаа. Гой мэдээллийг хүргэсэн таньда баярлаа гэж хэлье. Гэтэ 5 6 хүүхд гаргасан ээжүүдээ ажид би өвчлээ. Юу ярьж байгаа? Нэг хүүхэд гаргасан ч эн чинь ээж хүн гэдэг чинь амар чухал. Тэгээд энэ бол ингээл миний чадын адам зөвхөн миний л зөвлөгөө байлаа тий. Тэгээд энэс ч илүүгээр мундаг хардаг гайхалтай ээжүүд бол байгаа. Тэгээд сонссонд баярлаа ээжүүдтэй. Тэгээд манайх бас нөгөө нэг юун дээр хүмүүс ээжүүдээс ямар нэгэн зөвлөгөө авч энэ ер нь хэд өдөр болгоо явж явах хэрэгтэй лээ манай нэвтрүүлэг маань. За ерөнхийдөө бол одоо яг ингээд 2 дахь өдөр болгон ч юм уу тий. Яг үдээс хойш ингээд оролцсноо Ахаа гэсэн. тэгэхээр таад маань ингээд пэйж утас руу тий хайр үлгээд ээжүүдийн тухай тий ийм сэдвэр нь юу нь яриул яад юм бэ? Энэ сэдвэр нь яриул яад юм бэ гэд ингээд гой санаануудаа явуулаарэ. Санаагаа бас явуулаарэ гэд ээжүүдээсээ уриалмаарэ. За ингээд өнөөдрийн хайрын үлгийн нэвтрүүлгийг хүлээн аван сонссон эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Хүүхэд гэдэг бол бидний хамгийн үнэт эрдэнэ. Тэгэхээр эрхэм сонсогч та бүхэн маань нэг тэрвэлт нэг инээмсэглэлийг үр хүүхдүүдээсээ харамгүй хайрлаж одоо бэлэглэж хайрыг түгээж гэртээ хамгийн дулаахан энергийг бэлэглэж агаарэ гэд энэ хүн нэвтрүүлгээ энэ хүрээд өндөрлөё. За баяртай. За ингээд дараа уулзах хүртлээ түр баяртай. UBM радио 89.3 байлаа.